Сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-гийн давгаас басан гарагийн 19 цагаас хүргэж байгаа. Үзэл бодлон цэгцтэй үг яриа оновчтой оройтой 2-2-5 нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 13-ны мигмар гарагийн дугаар шууд ороход бэлэн болоод байна. За студид бодлогч Чанцаа Амийн найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүл төвтэй арга барилга отхон мөн Emart Mongolia аппликейшн татаад хаанаас ч хүссэн бараагаа хүргүүлэх боломжтой болсон байна. За, тооны ангийнхан дэв чимэндээ хүргье. Бүгдэнд нь чимэндээ хүргэе. 20 дахь өдөр тий? 20 дахь өдөр их сайхан. Жинөө сайхан биш. Сайхан өдөр байна гэж сайхан байна. Гадаа цагаагаар сайхан байна тий. Амьдрал сайхан байна. Энэ юу энэ тэмцлийн дэвтэр дээр хин юу өчж өгдөг шиг. Энэ юу юм гэдэг баах юм сарагчсан байна шүү дээ. За, ингээ хамгийн их толбогдсон сонсогч тухайн багта нэр өг нь мөөрхөө хоч ихэлж орж ирнэ. За, алтан дүрмийг манай ам их танилцуулна. Амин яриад тах. За, мэдээж гар усныхаа спикер чихвчийг унтраагаад радиогоо унтраагаад өөртөө хоч өгдөг болоод 2-оод жилийн хөдлөө. Тэг өнөөдөр онцлог таадаг өдөр байгаа шүү. 2 нь 20 жил шиг сонсогч. Энэ нэвтрүүлгийг 20 жил хөтөлсөн байлаа сонирхолтой юм тий. Харин тийм тий. Гэхдээ сүүлдээ хүмүүс нь одоо 20 жил хөтлөж ойлгоос байна. Та онцгой таалгалж байна. Хоёр байж л байгаа юм үгийг. Ойдсон тий. Ахиад яваагүй л ээ. За тэр үед бөглөрл арай арилцсан байх болов уу тий. Зих хот явах. Онгоцоос ярьж ирэх хөлгөө. Дээгүр хэрэг радио модер дүүлсэн байх үү тий. Машин нисдэг болсон тий. Хөөе дээгүр зам хэр байна гэж үгээд. Бас гоё л юм тий. Ярьдаг болсон байна. За өнөөдөр 20 дахь өдөр хамгийн ихний сонсогч манай багт орж ирэх нэ. За ихний сонсогч байна уу? Байна уу? Энэ хүн цаг хараа. Мэндэ мөн. Миндамор. За ямар нэр хайрлах вэ? Хүн цагаар чандман нэрдэн. Чандман нэрдний Чандман. Юугээд ганцаар яриад байгаа юм бэ? Чандман нэрдэн. За чанца чээгэр хэлсэн нэр өгсөнд. Дажгүй нэр байлоо баярлж байна. За билнэ. Билээ. За хатгах гэвч цусгүй, хаглах гэвч ясгүй. Тэр юу вэ? Хаглах ш хуглах шүү. Хуглах. Энэ амьгүй зүйл вэ те? Амьгүй. Хуглуу. Тэр хатгах гэсэн чинь цус байдгүй. Хуглах гэсэн чи яс байдгүй. Тэр юу вэ? Цусгүй ясгүй гэдэг шүү. Иддэг зүйл юм шүү те. Самруу. Болох юм. Үгүй. Самарчин бол ястай шүү. Тэ штэ. Ясын нүдэд байдаг шүү. Их уян хатан олон хэлбэр дүрстэй болдог. Байнга өөрчлөгдөж идэг. Байнга өөрчлөгдөж идэг. Олон дүрстэй болдог. Хүүтэнд нэг, дулаанд нэг гэл янз бүр болдог. Хүүтэн дулаанд уу? Тий. Тэгээд ямар ч хэлбэрт орж чадна. Ямар ч зүйл одоо. Орж чадна. Энэ тохиол дандаа л миний хариу сүнс байдаг шүү. Сүнс ийм олон хэлбэртэй болохгүй шүү дээ. Үгүй олон зүйл байдаг шүү дээ. Хэлбэрээ өөрчлөөд байгаа байхгүй юу? Хэлбэрээ өөрчлөө. Манжин бол манжин шиг л байна хаа. Манжин одоо жишээ нь лов шиг бол Төмс юм уу? Төмс шиг л байна. Ногоо биш. Ногоо биш ээ. Тэрээр байхгүй бол бид ер нь нэг удахгүй дээ. Нэг удахгүй. Эс юм шүү. Бөөмс биш ээ. Биш үү? Биш. Агаар магаар юм шүү. Дэлхийн нилээ хэдэн хувийг бүрдүүлнэ. За болж гин үү? Дэлхийн хувийг бүрдүүлдэг гэж. Энэ надад бас хувь байдаг тий. Өчиг дөрөвч үү? Биш ээ биш. Тэр ч одоо харагдахгүй юм байна. Энд ч одоо зү уус аах нэ. За ус ч өвөлдөө хүлдчихдэг, зундаа хайлцдаг. Тэгээд аяган твэл хэлбэрт орно тэгээд. Тэр чинь чандман эрдэнэ гэдэг байгаа шүү дээ. Яг үнэ. За баярлалаа хаа. За. Ариг сайхан өнгөрүүлээрэй. За гэж. За чандман эрдэнэ дараагийн сонсогч байна уу? Араминд. Зам. За дарга ямар нэр хайрлах вэ? Жигүүр. За, насгаа тах уу? Тэё таатуу. За. Аавын эсгэж ээжийн оёсон угалзыг одоо болтол үзээгүй. Тэг. Өдөөштэй. Энэ их чорчсан бол энэ бодлоготой юм хийсэн юм шүү дээ. За, яваад дуусахгүй химжээд гүйцэхгүй тэр юу вэ? Яваад дуусахгүй. Цаг юм уу? Яг зөв цаг. За, төмөр биетэй нүгэл нэртэй тэр юу вэ? Бо. Биш. Биш юм уу? Биш. Төмөр биетэй нүгэл Нэртэй. Ямар амжилттай нэртэй. Утга юм уу? Үгүй. Нэр нь өөрөө тийм үхэлтэй холбоотой. Сум турлага одоо юу юм бэ? Туглаа.
Хайлуусан тоглох. Үхэлтэй холбоотой Ширэглэх. Үхэлтэй холбоотой. Биш үү? Гутаа биш. Тий. Үхэлтэй холбоотой нэр штэ. Үхэлээ. Бид нар гэмт хэрэгтний юу гэж хэлдэг вүлээ? Хүний амнаас нь төрсөн үнийг. Алуурчаа. За тэрний эхний 2 үсгийг хэлдэг. Тийм бай. 2 үсгийг хэлээ. Алах. Яг зөв алах байхгүй. Баярлаа. Энэ бол онцгой таах тоглоом биш байлаа гэдэг шиг. Тэрс нэг бэлэггүй болохоор айгуу гоё гэж байгаа шүү дээ. шартаас Гоё төгөөлтэй. хам руу нь халбагдаал жигээ сууж идэх шүү дээ. За баярлаа. За арай сайхан өнгөрүүлээрэй. Арай сайхан өнгөрүүлээрэй. Баярлаа. За Алах байгаамаа. тийм байна. За дараагийн сонсогч. Гэнэ үү? Сонссон л байгаа байхгүй. Баа. Хошин хоо байна. За хошин хоо. Чанцаагийн багт орсон. За. Бэлнэ үү? За. За гарах нь газраас, галзуурах нь тэнгэрээс, унах нь усанд, унтах нь бутанд. Тэр юу вэ? Юу вэ? Пөөхч байхад ер нь дотроо хариулт нь явж л байна. Гарах нь газраас байдаг бахна. Галзуурах нь тэнгэрээс шалтгаалдаг бахна. Унах нь усанд, унтах нь бутанд. Амтай амгүй. Амгүй Зүйл юм байна. Ард нэг юм тачигнаал байна. Ахын Google дээр шивж хариуг харах гэдэг. Аян юм уу? Аянга биш ээ. Биш. Биш те. Аянга усан дээр боохгүй л те. Хариултаа хэлж ямар итгэлгүй биш те. Энэ юу хариулт бол биш л байгаа хэвээр. Энэ угаасаа биш. Холбогдсон баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. За. За. Энэ ах одоо бас нэлээд олон дугаараас залгаад байгаа шүү дээ, тий. Манай хэд бол тийм бас энэ нөгөө байнга холбогддог сонсогчд маань олон дугаараас холбогдоод идэм билээ шүү. Ерөөсөө нэг дугаараас залгаад. Тийм. Тэр бол юу дугаарын цээжлэгч боломж. Ахыг би одоо баг 4-5 дугаартай авч удаа. Тийм. Нэргүй өгч олон дугаар штэ. Тэгээ хоош. Мэдгүй ингээд янз бүрийн дугаараас залгаад идэв. Тийм байлээ шүү. Ер нь зэрэг ингээд залгаж байгаа. Тийм. За дараагийн сонсогч. Байна уу? Рамэнд. За хинтэ холбогдсон бэ? Принцесс нөө. Ойрд орж ирээгүй багч вэ? Харин. За гүнжтэй. Билнэ үү? Билээ. За амжилт. Дали хөөхөд дагзаараа тогшно. Дагзаараа амгүй юу? Болцсон. Амгүй зүйл. Дали хөөхөд дагзаараа тогшно. Дали хөх юм уу? Тий, хөх. Би хөөхөд гэж байна. Үгүй. Дали хөх дагзаараа тогшно. Амтай амгүй. Амгүй зүйл. Амгүй. 3 үсэгтэй маань хариултана. Сүх. Биш ээ. Бас холын хамаатан хуу энэ хоёр найзлдаг байх гэж боддог. Ойрцоо. Нэг өгшөлтэй. Тийм, өгшөл нэртэй гэж боддог шүү дээ энэ хоёрыг. Айгу төстэй байхгүй энэ хоёр чинь. Жага хэлбэр л өөр болохоос шүү дээ. Толгоо л өөр юм да. Одоо бариул нь бол нэг модорхуул харагдаад байдаг шүү хоёлаа. Толгоо. Зарим нь төмөр хийцэн л байдаг шүү дээ. Хүрц юм уу? Тэгэхээр 4 үсэгтэй болчихно. Харин хэлээ. За хөлбөр байдгаа. Баярлаа. Байдгүй. Арай сайхан өнгөрүүлээрэй. За, хариулт нь алах байлаа. Хүүх яагаад дали болчихоо гинэ таами шал өөр хүүх бодсон байж байгаа байхгүй. Өнгөний хүүх. Юу гэж л одоо ингээд хөхөөрөө бид нартэй. Эцэн барилга ажил хийж байгаа. Жохон дали хөхтэй дагц тэр хөх нь өөрөө дагцтай. Тэгэл цохоод ирэх гэсэн үг шүү дээ. Эцэн барилгад ажилд орсон. Юу хөхөөрөө хадж байгаа. Юм хадаад яваад байгаа гэсэн үг. Их гэдэг үү яах гэдэг. За ил андраштай танилцуулаад үргэлжлүүлээ нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүл төвтэй арга билег батхан. Тэгэхээр та энэ зундаа багтаад байртай болмоор байна уу? Тийм. Бодлоо шат байгаа юм уу? Байр өгөх гэж байгаа юм уу? Тэгээл та. Их чинь бас бодож байгаа. Намайг аваад орчооч хөө. Тэгвэл байна штэ ийм юм байна минийхөө. Арга билег батхны зүгээс танд хаан жаахгүй цоошин төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа гинэ. За 5 сарыг дуустал 50 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд 6 сарыг дуустал 60 сая төгрөгийн урьдчилгаа төлж болох нь 7 сарыг дуустал 70 сая төгрөгийн урьдчилгаа төлөөд шууд гэрээгээ байгуулж болох нь. Тэгээ энэ оны 3 дугаар хуулиарт ашиглалтанд орох төслийн BCD блок байртай болох боломжтой болчих. Хүүшээ 5 сард дуустал 50 саяыг төлөөд
Тийм байна. Энэ оны 3 дугаар үйлрэлд ашиглалтанд орох байрнтай. Тийм. За тэгээ өөрөөр хэлэх юм бол 5 сард та 50 сая урьдчилгаа төлөөд шууд гэрээ байгуулнаа л гэсэн үгээс ойлгомжтой тий. 6 сард бол 60 саяыг төлөөд, за 7 сард 70 саяыг төлөөд урьдчилгаа төлнө гэсэн. Энэ сартайгаа бас энэ мөнгөнд холбогдоод байна тий. За тэгээ эрдэл захиалах тусмаа илүү ашигтай, илүү бага урьдчилгаа төлнө гэсэн үг. Харин үлдэгдэл төлбөрөө энэ оны 9 сарыг дуустал өөрийн санхүүгээ одоо санхүүдэд зохицуулан өөрийн зохиосон хуваар ингээд хуваараар ингээд төлөө явуучих юм байлээ. Тэгээд нэг таны санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх, илүү ухаалаг шийдлийг санал болгож байгаа юм билээ. За арга барилга хотгоны ашиглалтанд орсон А болон за энэ жилийн 2 дугаар улиралд ашиглалтанд орох И блокийн үнэ нь за метрик квадрат гэсэн үг 4 сая 990 мянган төгрөг байгаа. Харин энэ жилийн 3 дугаар улиралд ашиглалтанд орох B, C, D гэсэн блокууд 4 сая 490 мянган төгрөгийн үнэтэй байгаа хнэ. Энэ юу юм бэ? Одоо нэг ээлж ажилтаа хүмүүс идэг шүү дээ. Улирлаас хамаардаг. Зундаа маш их ажилтаа болчдөг хүмүүс бол одоо 50 сая урьдчилгаагаа төлөнгөтэй 9 сарыг дуустал 100 нөгөө хэмжээгээр мөнгө ороод ирдэг шүү дээ. Төлөө дуусчих болох юм биш үү? Тийм байна тийм. За хэрвээ та хотын төвд ажиллах эсвэл хотын төвд ойр амьдрах хүсэлтэй хүүхдээ сургууль цэцэрлэг хүргэх гэж зам дээр төгжирч стресстгүйгээр орой ажлаа дараад машина хаан тавихаа мэдгүй байнгын төвшүүртэй баймааргүй. За дээрэс нь хүүхдийн тоглоомын талбай аюулгүй орчин дутмаг ийм газарт амьдрмааргүй байгаа бол Голланд банкны 360 үнэлгээгээр 3 одоо бизнес зэрэглэлийн төслөөр үнэлэгдсэн 125% хүүтэй онцгой гэрээ байгуулагдсан борлуулалт хийгдэж байгаа юм билээ. За өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хойд бүсэд байрлалтай албаасаар үнэлэгдсэн хийгдсэн одоо цорын ганц бизнес зэрэглэлийн төсөл байгаа. Гэр бүлтэй арга барилыг төслийн хувьд бол А блок нь бүрэн ашиглалтанд орсон суугч техникээс нь оруулаад эхэлсэн байгаа юм билээ шүү. За тэгэл эдийн хохлоос ороод эхэлсэн мэлээ нэрээ. Манай энэ хойно болохоор бид хэд ч энийг үснэ тий. Сайн мэддэг газар гэх юм уу. За холбогд хуудасны дугаар 7211 4-тэг 7211 4-тэг гэсэн дугаар руу холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой байна шүү. Яг оноо. За хаяг байршлыг Сүхбаатар дүүрэг 11 дэх хороо ертөнцийн зүгээр сөүл имлэгийн баруун хойд талд нь уу яг энэ арга барил хотын хойхон талд байгаа тийм ээ. Сошиал хаяг нь арга барилыг хотхон арга барилыг таавн гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан гэр бүл төвтэй арга барилыг хотхон байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа сонсогчийг авъя. Байна уу? Байна уу? байна. Арай. Ингэсэн бай. Имэн? Имэн спикер асаач байна уу юу? Байна уу? За таа. Байна уу? Яг мэдсэн. Спикер унтраасан тий? Унтраачлаа. Оо за мундаг штт. За манай багт орсон чинь цагийн багт бил нүү. За амжилт. За харт хоргийг хавж болдоггүй, шарт хоргийг шаглаж болдоггүй. Тэр юу вэ? Фүү яасан сонсчихсан. Амгүй мүү? Сонсч ирсэн байх ёстой. За эсрэг тэсрэглэг юм хоёр юм. Энэ хоёр өөртөө маш аюултай. Нэг л ороод ирсэн шүү. Өдөр шинэ хоёр уу? Үгүй. Яриад байгаарай. Аюултай байгаарай. Яг нэг тийм хөлгөх та. Яг зүг. Аюултай юм аа. Харт хоргийг хавж болдоггүй. Тэг хоёулаа юу н аюултай. Хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ ихтгэл хоёулаа хүн төрөлхтөн маш том аюул нүүрлүүлж чадна. За одоо юу юм болоо? Тэнгис далай юм болов? Далай ч өөр юунаас бүтэх вэ хөө? Уснаас. За нөгөөх нь юу гэж болох вэ тэгвэл? Ус. Ус цас мус. Цас мус биш л дээ хөө. Цас мусч тэгээд хайлал услах. Аюулын ярьдаа хөө. Аюултай. Тий, аюултай гэдэг үгнээс. Уйр гэдэг үү? Шар торог гэдэг юм. За хар торог нь ус юм байна. Тэгвэл шар торог нь юу вэ? За. Тэгвэл юу юм болоо? Юу ч орж ирсэн л утгатай. Яг хоёлаа усыг хилцсэн штэ. Тий. Хэр эсрэгцсэн утгатай. Гал юм байна тий. Яг Галс хэрэгтэй юу хэрэгтэй? Манай бол хоёр юм байна тий. Цаас мас мөсөө нөгөөтө хөлдөөж мөлдөөгөө цааш явуулдаг штэ. Усаа төмөн янзын байрлал оруулаад. Хэрэгтэй. Гэхдээ ихтгэрээ аюул болдог шүү дээ. Үер бол. Тийм байна тий. Галгарна тий. Төмөр одоо үер цунами гэж явж өгнө шүү дээ. За болчихно. Гадаас хоёр байрцгүй гэдэг шиг юм байна тий. За. За баярлалаа. Сайхан өнгөрүүлээ. За. Манайхан ч шаагилдал гал ус гэж ороод ирлээ. За дараагийн сонсогч байна уу? Оо тэр минь явлаа. Барьцгүйгээр тасарлаа да. Тэгэхээр шуудтаас 77 38 83 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Имэн мөн үү гэсэн мөн байла. Гал ус гэж таасан сонсогчтой. Баярлаа. Дараагийн сонсогч байна уу? Байна уу? Тийм байна. Юу тийм баг шүү байна. Бэлзугаа бэлгээ авсан уу? Бэлгээ авсан. За болж. За амийн багт орж ирсэн. Онцгой тах уу? За хатуу нар юу гэж юм ба тухай явж байгаа дээ. Энэ манай
радио явдаггүй өнөө өчигдөр фактик өөр уцаар чаддаг нэг харааны бэрхшээлтэй. Хаана сонсож байгаа та? Хаанаас сонсож байгаа? Би шууд одоо нэг 7-2 явж байгаа гэдэг таамгаар л болгож байна. Гүгүү. Аль газараас одоо жишээлбэл Сонсож байгаа. Улаанбаатар хинти да. Хинтээ дадлаас. Хинтээ дадал. Айлсгад хааж ийнх үү? За. Би юу ачи техникийн албандаа цаашаа мэдэгдчихэ. Тэгэхээр одоо бол хэдүүлээ айлсгад таана гэсэн үг. 77 найрлыг хийсэлтэй өдөр. За. Ер нь гимтлүүд гарцсан байгаа тасаад явж байгаа. За бэлэн мэдээж авсан шүү. За. За. Хатуу нарийн биетэй хатгаж нүхлэх эрдэмтэй хамраараа дөрлүүлэн явж хагарсан шархыг битүүлнэ. Тэр юу вэ? Амтай юм. Хатуу нарийн биетэй хатгаж нүхлэх эрдэмтэй хамраараа дөрлүүлэн явж хагарсан шархыг битүүлнэ. За ойлгочлаа. Ойлоо машин уу? Дөгч. Том төглөө. Оо яг зүү. Зүү. Дараачих нь төмрийн хүндэд түймэр шатаж түнтгэр ээлсээр баас алтнаа. Сочтой. Юу гэсэн? Буудах гэнэ. Буу зөв штэ. Буу. Өнөөдөр бол ер нь дандаа асуусан асууж гинөө. Муундаг байна штэ. За баярлаа. За асуудлыг цааш нь дамжуулж өгнө. Оройг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан өнгөрүүлээрэй. За. Маш нэг яг нөгөө аваа цэжлэгдсэн байна те. Онцгнуудаа нэг сонсноо болсон шүү дээ. За эфирийн шуудтас 77 38 83 77 77 38 83 гэсэн дугаар таны өмнө нээлттэй байна. Зүү утас зүү буу гэд бүгд таацсан байна өө. Дараагийн сонсогч. Байна уу? Сонсогч радио гомтраагаад өгөөрэй. За тэгээ спикерээ байлуулнаас. За спикер онтраасан. За хинтээ холбогдсон бай. Бужин. Хингэнэ? Бужин. Чихвчээр яриад байна уу? Тийм үү? Утсан ясаа хол байна. Жохон нэг юм тийм цаан сонсогдоод байна. За тэгвэл жохон чанга арчхад болчихоо. За чанцаагийн багт орсон бил нүү? Билээ. За жороо харгүй ороо цагаан унахтай. Тэр юу вэ? Жороо харгүй ороо цагаан унахтай. Жороо харгүй ороо цагаан унахтай. Шүнгүү сарн унах юм болов? Биш ээ. Амтай аймаг хэрэгтэй юу? Хэлчихсэн та. Амтай аймаг хоёлаа. Хоёр юм байна. Амтай аймаггүй. Хариулт нь хоёр юм байна те. Нэг нь амтай зүйл, нэг нь аймгүй зүйл юм байна. Ямар балаа юм ба одоо юу амтай аймгүй холбоолно. Энэ хоёр заавал холбоотой. Хон чон. Тэний налаа ичж байгаа. Нэг нь харин байхгүй болсон хон чон. Биш. Манай бүжинд хувилбар байна уу? Нэг нь амтай, нэг нь аймгүй. Би биенээсээ салж болохгүй. Хүн хүний сүдэр юм шүү. Биш. Гэрэл сүдэр хоёр юм болов? Үгүй гэрэл сүдрийн аль нь амтай гэж үзэх үү? Нэг нь амтай зүйл, нэг нь амьгүй зүйл. Энэ хоёр заавал хоорондоо холбоотой. Хаа явсан газраа цуг гэж мэдээрэй. Ямар юм одоо энэ амьгүй зүйл чирээ явуудана. Сүдэр хоёр юм болов? Харин биш гинэ. Түрүүн би бас хэлж үзлээ хөө эндээс. Биш гин. Юу юм шүү. Одоо ингээд нэг юм амтны сэгзэн байгаа штэ. Тэрнээс зулгаагаад амандаа хийгээ явж байгаа шүү гэж болох. За энэ амтай зүйл нь бол сүргээр амьдардаг юм байна. Сүргээр амьдардаг. Ялаа. Энэ амьгүй зүйлээсээ холдуул шууд үхнэ. За ингээ ойлгомжтой. Юу, денгийн гэрэл тойрсон хоёр юм болов? Зүв. Загас ус хоёр. Загасыг уснаас гаргахчул үгүй эсэх. Ёстой мундаг тайлаа. Би тэгсэн чи денгийн гэрэлд эргэлдэж байгаа ирвэхээ өдрөгч. Тэгээ яга денгийн салгачвал гэрэл өгчих юм уу? Биш гэрэл ихч гоё ойлгочихсон. Гэрэл өгчих юм уу гэнэ. Би ирвэхээ л хүлгэжсэн тийм. Денгийн салгацсан чи гэрэл өгөх тийм үү? Үгүй мундаг хариулсан шүү. Холбогдсон баярлаа. За баярлаа. Арайсаа хангуулаарай. За жоо ухаантай хэдэм хэлэх нүг. Яс мэдээд яг энэ ирүүгийн хор дэн нь өгөх гээд байгаа. Денгийн салгачаар гэрэл нь өгөх гээд байгаа юм. Амар ухааны барьсан. Денгийн салгачаар гэрэл нь өгөх нэ. Тий.
Мэдгүй өөрөө ч ойлгосонгүй юу ч яриад байгаа. За үний л амьдрын штэ. За дараагийн сонсогч байна уу? Хар бараанд орсон юм аа дахиад сэргийж байгаа юм уу? Гэрэл нүгдэг чи хэд сонсох авцаагаар авчлаасаа. Жижигсэн ингэж хэлсэн шиг сануулж байгаараа явжлаа. За дараагийн сонсогч байна уу? Байна уу? Арамын. Хий холбогдсон бай. Тэти. Тэди. Манай тэди яг удаа холбогдож юм. Өмнө нь холбогдож байсан ойрд нэлээд хуутай байлаа. За хүү яа хэлнэ тэди. Манай наамыг ч бүр догтлоод цаг магаа шидээд баярлаад шүү дээ. Өөрөө нэг орж ирж байна. Гэрэл өхөн гэж аах. Нийлэлд орж ий. За болж бол. За билнэ. За билээ. Хөлгөөч хөдөлжил байдаг, хөнгөн дүлгөөнөөр гулгажил байдаг. Тэр юу вэ? Цаас эсвэл үл. Алин ч биш байлаа хөө. Амтай амгүй. Амтай зүйл байна. Амтай гинэ. Хөлгөө хөдлөнө. Хөлгөөч хөдөлжил өтөрөө биш байна. Наач ярин жинхэнэ юу юм шүү. Сүс юм шүү. Хүл авахгүй шүү. Сүслэр хөлгөө. Хөнгөн дүлгөөнөөр гулгажил байдаг. Ер нь бол ингээд сайхан гулгаал явчт юм байна. Хөлгөө. Гулсаа. Эмгэн хүмүүс биш байна. Наа чи бас холын хамаатнууд нь ах уу. Заримдаа идчихэд идэв шин хамаатнуудаа баг идчих гээд идэв. А? Могой. Оо яг зөв могой. Мумбай. За За орой сайхан өнгөрүүлээрээ тэди холбогдож байгаарай. За баярлаа. Яаж байгаарай хөө. За Өгүүлэх юм аа бас. санаа тий. Дингийн хэрвэхэн гэрэл нь өгчихсэн гэсэн чи орд ирнэ л бодогдлоо гинэ юу. Юу гэсэн юм бэ? Мэдгүй. Наамиг ч уун гэж байхгүй шүү дээ. Нэг чи шасуух тус сууж гинэ. Юу Та хаанаас тиймс би бас өндөр өрсө олж болж байна. Би зохиогоод байгаа гэж хэлсэн шүү дээ. Тийм комент байхгүй. Ерөөсөө нэг уусан гэсэн комент харахгүй нөө. Мэдгүй шүү дээ. Би зөв зохиогоод өөртөө уншиж өгöd байхгүй юу? Байна уу? Байна уу? Ба нөрөн хоёроо Хин холбогдсон бай. ханхуу нөө. Ханхуу. Үй. Ханхуу ч юу болоо сүүлийн үед аягүй итгэвтэй орж ирээд байна. Манай ер нь бол тууштай залгаал байгаа шүү дээ. Утлаад уйтахаар ганц. Юусе залгаагүй байхгүй. Азан дараад орж ирчээд байгаа юм биш үү? Хальт орж ирчихгүй тө хөрчөөд буцаж гарч яваа л. За чанцаагийн багт орсон бэл нэ. Минь ч бас дээрүүд нэгэн цагт ханимын байсан хүн шүү дээ. Одоо би тоохоо болчихсон байгаад нь шүү дээ. болцсон юм байна дөө. Тийм байна. За бэл нэ. Би бас нэг зайрингийн нөхөртөөс айцсан бол ярэ. Мэдгүй. Надад нэг экспресс шүү дээ цагтаа. За яг хөө Зайрингээл. Бол байрандаа байгаад байгаа. Тийм. Манай хүн бол байгаа ш. Танах ясны мэдгүй. Уус битээр харилцаа сайхан хэвэр байгаа. Тав өдөр салганаа та хоёр. За билнэ. Билээ. Амгүй байж дуутай, амьгүй байж нэртэй. Тэр юу вэ? Гэхдээ зайлвал амьгүй ч гэсэн нэр өгж болдог шүү дээ. Тийм. Амтай амгүй. Амьгүй. Амьгүй байж Дуутай. ам байх хүмүүртлээ дуурайд идэм байх тийм. Амьгүй байж нэртэй. Нэртэй. Би уул нь амьгүй гэж хэлээд байгаа гэсэн өдөөс амьтай амьгүй гэдэг. Ам байхгүй. юм лөө. Оо. Амьгүй мөртлөө нэртэй. Тэгээд ам байх. Цагаан юм лөө. Цагаан хоолой. Биш. Оо. Юу гэдэг вэ? Цагаалгаар тухайн үед бол ашиглаж байсан байж болох юм. Хариулт нь цагаан хоолойтой төстэй зүйл гэсэн үг ч юм уу? Аа. Спикер юм шүү. Жохо орчин үед байна. Орчин үед байна. Үйжээд байна тий. Үйд Араад уу. Араад биш. радио. Биш таа. Биш. Бач нөө HP үсэн дээр жоохон болгоомжтой хараалыг хүшиг сонсохгүй шүү. П гэж хэлээ. Биш гэж аах. Амгүй байж дуутай. Ам байхгүй хэрнээ нэртэй. Ямар цагаан хоолойтой төстэй. Манайхан бол таацсан л байна. Юу гэдэг юм болов? Тэгэл ингээд ам байхгүй мөртлөө дуу гаргаад идэв юм шүү дээ, тий. Гаргана. Тэгэд нэр нөө ийм цагаан хөлтөө тий чинцаа. Биш гинэ. Аам. би битгүй байна энэ цуг таагаад шүү дээ. Цагаан өнгөтэй. Тий. Түүний өнгийг би хизээж харж байгаагүй. Өнгөхгүй зүйл гинэ. Ямар ч өнгөхгүй зүйл Би юм. юус өнгөний харж байгаагүй шүү дээ. Та барьж исэн юм уу тэгвэл? Баригдахгүй бас. Баригдахгүй. Тий. Оо баригдахгүй. Тий одоо Тэгвэл ийм юм байна шүү дээ. Бийгүй
Тий. Өнгө баригддгүй, өнгөгүй, нүдэнд үзэгддгүй зүйл гэсэн үг байна шүү дээ. Тий. Гэтэ цагаан хоолойтой төстэй гэхээр бодвол дуу чимээ гаргадаг зүйл юм байна л да. Воо. За, Гарт баригдахгүй. Энийг одоо бид нар хийж чадах уу энэ зүйлийг? Бид нар хийх Тий, үү? бид нар хийж чадна. Бид нар хийж чадна. Ханхуу хийж чадах уу? Чадна. За. Бид нар хийж чадна. Тэгвэл ханхуу хийж чадахгүй байна. хоолой болоо. За дөхөжл байна да. Дуу хоолой. Холуура, алсуура. За Дуу өөрөө. хоолой. Яна таах. Үгүй тэгээ дуу хоолой гэхэр ч угаасаа ойлгомжтой шүү Харин дээ. Тийм шүү дээ. Тэгээ бодоодсон ч ойлгомжтой болчихлоо. Хэлчлээ шүү дээ. Цааш нь үргэлжлүүлээ л дээ хөө. Ярилтаа. Одоо нэг хадам мад руу авираад хэлдэг байгаа. Дуграад өглөө. Дээр үед ч одоо тэгэл хэлэх мэлхийг хүссэн үгээ ингээл дамжуулдаг л байлаа шүү дээ. Цагаан болол юм да. Цагаан хоолой юм дээ. Тийм байна оо. Би баяа. Тэгвэл та ганц үсгийг хэлээд өгч. Оо усэг хэр их байгаа. Тэр ч ихтэй уу. Хотлоо. Уу усэг бүр 2 байна. За. 2 усгтэй хариулт байна. Одоо арай шүү нэрээ. Надад залгаад өгдөө на шард тосоо. На хоолоо гаргадаа тэгээд нөгөө хоолоо ингээд чимээ гараад штэ тий. Тэр чимээ гарч байгаа тэр зүйлийг чинь л хэлээд байгаа юм л та. Тийм. Хэдүүлээ нөгөө уул муулын оройдор гарахаараа тэгж мэддэг штэ. Оо гэх. Тий, ойрлж морлоод. Заримдаа 0-ийн өрөөнд ч бас тэгээд л байт юм да. Тийм. Доо. Давхартаа бүр тий. Өөрөө чинь гаргасан чимээ дахин дуулдаал тий. Тэгэхээр хариулт нь 2 усгтэй. Йоо, за тий. Өөс тамаг би нэг ус гарчлаа шүү дээ. Цөөрэ. Тийм, цөөрэ гадтай. Ам байхгүй. Тэсэрээ дөөрөө дөө. Ам байхгүй. Тэсэрээ цөөрэ гэдэг нэр бай. Яг манай багийн хүн ч гэсэн би тэг оноо өгөө. Уучлаа. Юу вэ? Хоёул одоо ингэж хариултаа авчаад одоо юу хэлэх юм бэ? Арай ичих баха. Арай ичмээс. Бас ичих болж байгаа байгаа байлгүй дээ. Яж чад хариултаа гэсэн манай хүн цойраач биш тураа юу гэх юм баг тэг ярьж байна. Чи хаанаа гэдэг би ингэх байж юу баг. Эндэн гэх үү? Цойраа л байсан юм байна л. Тэгвэл таах байсан юм уу? Айгу бол чи хаана байгаа гэхээс юм болоо өөдөөс. За баярлаа. За баярлалаа. За. За. Гүй манд өггүй л нэрэ. Энэ ханхуутайг юм онцгой таагаа суувал одоо амьдрал бол уйдахгүй бах те. Аа хараа чи хэлдэг нүүд нь гэл. Бид нар чадахгүй гэсэн чад чи чадахгүй. Юу гэсэн ч үгүй дээ. Бадцсан те бүр. За өнөөдөр чи танилцуулъя. Emart Mongolia аппликейшн татаад хаанаас ч үссэн бараагаа хөргүүлэх боломжтой болчихжээ. Тэгэхээр нэг гэрийнхээ өргөчийг одоо ингээ нээхээр нэг юм маргааш хэрэгтэй ч юм уу те яралтаа өглөө цай унд чандаг бол сүү байдгүй, тарг байдгүй гэх мэтчлэн асуудал гардаг. Тэгвэл тэр бүтээгдэхүүний савн дээр байгаа баркодыг Emart Mongolia аппликейшнд уншуулад гэртээ хөргүүлээд авах боломжтой болчихжээ. За мөнх барааны мэдээлэл нь хэрэглэх заавар зурагтайхаа бүр дэлгэрэнгүй гараад ирнэ. Намын их чинь хэлж байгаа. Яралтай өглөө цай чанах уул гэж байгаа шүү дээ. Нэр тийм болд юм хэлээ ч. Тийм шүү дээ. Гинт нөгөө очиод ирэхээр чинь нэг агны амсар зуулгач гал цай мааж хандаг штэ. Тэгээ нэг хөргөчнөөс сүүгээсэн тэр маань гашилж машлаа гэдэг. Энэ бол цагаан сараар болсон бодит түүхэлтэй. Тэгэхээр ер нь яг тэ юм баярын өсний үеэр ус захиалчул айгу зүгээр юм лээ. Тэгээ ингийн үед ч гэсэндээ байнга нөө дэлгүүр орохоос ингэ залхуу өрсөн үед штэ. Тийм үедээ ч гэсэн хэрэглэж айгу амар. За тэг хэрэглэгч та ханаас хизээж Emart Mongolia аппликейшнтай байхад хүссэн бараагаа хөргүүлээд авах боломжтой байдаг. Хөргүүлэлт зөвхөн Улаанбаатар хотын төвийн бүс биш, Зуслангийн байршлууд 21 аймаг хүртэл хийгддэг гэдгийг бол дуулахад маш гоё байгаа шүү дээ. Тэр хөргөлт хийх гэргүй та хаана амьдэрдэг. Би яаж чад дандаа захтай амьдэрдэг хэлэхгүй. Уучлаарай газрын бохот хөргөлт хийхгүй. Тийм шүү дээ. Анх нөгөө нэг юу гарч иж чад пицца гарч иж чад нэрөө хөргөлдөхгүйсэн шүү дээ. Тий, хаяг хаана. Идэхийн тулд заавал тэр нөгөө удамжнаасаа доошоо бууж ээж очоод автобусны буудлын дээрээс аваад буцаад гэртээ ирээд пицца манд хөрцөн байдаг гэсэн мó. Харин тэгдэг байсан. Одоо харин гоё болчихжээ юм. Одоо ингээ хааж бүр ингээ Зуслангийн байршлуудад гэхэр чинь Зуслан дээр нэг гарцсан хүмүүс нэрээ байнга ингээл дэлгүүрийн очин жоохон зайтай байдаг шүү дээ. Тэгэхээр хөргөлтөөр авчиж болох юм байна. За Emart-ийн гишүүний карттай аппликейшнтэй холбооно эсвэл шинээр гишүүнчлэл үүсгэж аваад бонус оноогоо хоримтлуулах боломжтой юм байлээ. За бүх барааны мэдээллийг бол нэг дороос авах нь илүү давуу талтай болох нэ. Дэлгэрэнгүй мэдээллийн 7611 тэг1 7611 гэсэн утаснаас лавлаараа тадаг гар утасныхаа App Store болон Google Play Store-оос татаад авч чадлах болох нь. Emart Mongolia аппликейшнаа татаад хаанаас ч хүссэн бараагаа хөргүүлээд авах боломжтой. Баярлаа. Хамтраачлаа шүү дээ. За үргэлжлүүлэн дараагийн хасагчийг авъя. За сонсож байгаа гараач. Стажик цөөрөөч орж ирлээ. Хариулт орж ирж шүү дээ. Холбогдсон уу юу? Бөө сандраад байна. Би чинь сандраад. Энэгээр юм боллоо шүү дээ.
За бэлэн үү? Бэлэн л дээ. Гэхдээ нэрээ эхлээ хэлэх үү? Танихгүй байна. Яа энэ асууж айгу хүнд ч одоо ядаж чад айгу олон хүнтэй уулзаа салцаа гэдэг шиг. За юу байна уу? бондгор. Бондгор. За долгор ихч. Мойко. За мигийн багт орсон. Заамгийн багт орсон чамтагийн ансыг тайда. За айгу дургу тааж долгор ихч. За амжилт. Бургасыг бургасаар оруулгана. Тэр юу вэ? Ямар биеийг бургасаар оруулгана уу? Би хэлээгүй хөө зүгээр бургасыг бургасаар оруулгана. Амтай амгүй. Амтай зүйлтэй холбогдно. Бургасыг бургасаар оруулна. Хоёр бургасал би бинийг ороогоо даа гэсэн үг. Учир зүггүй би бинийг алгадаал ерөөсөө. Наач одоо яа задлаа маяа даа. Тэр доод сормоос юм уу? Хүч зөө штэ. Нүд цавчхыг хэлж байгаа. Нүд тавчаад. Долгор их ална мундаг штэ. Аяа юм байна. Тийм ээ. За яг дараачих нь хэлэх гэсэн цаг нь дуусчлаа долгор. Би ч одоо алан гэж бодсон чи цаг нь дуусчлаа. Харин тийм. Гэхдээ мундаг таачлаа штэ. Өмнө сонсож байгаагүй зү. Тийм. Үгүй хөө. Гэхдээ энийг би 7 нэвтрүүлгээр ярьсан. Долгор ихчээ гэж бодоо таачлаа. Гүн лог штэ. Зараа фирт намжил. За баярлалаа. баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэй. Би ирэх юм байсан бол долгор ихчтэйгээр суугаасаа. Байсан. Дараагийн сонсогч. Байна уу? Байна арамт. Ярамдээ энтэй холбогдсон бай. Таалта. За энэ тохиолдолд доржоо юу? Сая долгор ихч ороо гарлаа. Энэ нэвтрүүлэг доржоо гэдэг хочтой хүн байдаг байгаа. Байд штэ. Бадмаа юм уу энэ? Тэгвэл балжин гарав. Энэ үсгээр ихс одоо юм таалгаад эхлэх юм байна. Энэ навчаа юм шүү. Аха. энэ нөө нисдэг машин уу? Найлах байна. Найлах. Ингээ найлах хадаад байдаг шүү дээ. Манайх ч өдөр ясаа айлгуучих. Өнөөдөр бүр жинхэнэ айлгуудчих шүү дээ. За найлахаа манай Найлах хадаар тавьчихлаа чи даа. Тийм. яаж нэдэг гэнэ. Таны энийг сурч хэлсэн. За чанцагийн багт орсон бэлэн үү? Билээ. Амжилт. Аха. За хөл гаргүй атлаа гүүр барьдаг. Тэр юу вэ? Гүй зайлвал яагаад энэ хөл гаргүй амтнаар гүүр бариулж байгаа? Хин амтэн Юу болов? амгүй. Амгүй зүйл юм уу тий? Хөл гар байхгүй. Тэгтээ бүр ингээ гүүр барьдаг. Гэтэ чи яг үнэхээр юм бүтээн босгоход тусалдаг зүйл юм уу тэр нь? Өөрөө л босгочдөг юм дөө. Тэрээр бидэнд нэг туслах бидний шаардлага байхгүй өөрөө босгочтой. Өөрөө босгочдгоо юу босгох? Харин ингээ гүүр барьчих штэ. Гүгөө тэгээ яг тэр нь үнэхээр гүүр барих юм яг л тийм гүүр. Тийм барьчихна. А бодит амьдрал дээр гүүр төсөөллийн гүүр юм уу? Бетонын гүүр биш. Арай өөр гүүр. Модон гүүр юм уу? Мод яс өөрийгөө барих юм. Бодол юм болов. Бодол гинэ. Биш. Энэ за дөхүүлээ. Тэрээр өвлөл байдаг. Өвлөл байдаг. Цас юм байна тэгвэл. Цас ч өөрөө Цасаар. яах вэ? Тэр цасыг юу өдөрдөх байх вэ? Салхих. Салхинаас өөр. Гүүл. Үүлээ. Үүлнээс арай өөр жоохон салхиа жоохон юу яаях вэ? Ширүүс үүлээ. Хонгор. Хонгор биш байна. 5 үсэгтэй заяа. 2 аатай. Оо би юу гэж бодсон чи нэг аатай шүү дээ. Миний хариулт. Шуурга. Харин шуурга чи нэг аатай болчиход байна. 2 аа байгаа юм дотор нь. Шуурга юм болоо гэдэг шиг. Ямар салхиа ширүүс. За ирээр төгсөж байна. Ирээр төгссөн. Тийм. 2 аатай ирээр төгссөн. Аадар ч үгүй болсон. Мөндөр чаа байхгүй. Өвөл мөндөр. Өвөл мөндөр оруулчихъя. Өвөл ордог зүйл гэсэн үү тий? Ирээр төгссөн 2 аатай. Ирээр төгсөн 2 аатай. Өвлөл байдаг. Өвлөл байдаг. Тарвах гинэ. Тийм хонгорл гэж очив. Энэ таачжээ хариулт ороод ирсэн байна. Өвл би лайв хараад гэдэг. Бигээс комент гарчий гэж. За ихч тэгвэл юу тэрээр дундаа вэт юм байна.
Ойлгоцсон шүү. Одоо ганцхан үсэг ганцхан тийм байна. Тийм байна. 2А нь 2 талдаа, дунд нь Ж үсэг, төгсгөлт нь Р. Урталт нь юу ах вэ? Жавар уу? Ваа. Жавар яаж гүүрэх юм бэ? Үүдэнд жавартай байхаараа нэг цас чинь ингээ хатуураад тэгээ шуурхаараа гүүр баригддаг байх нэ. Наад ямар шинжлэх ухааны үндэслэлгүй байж байгаа нэ. За энэ онцгой зохиос үнтэй нэрэл дээр их үү. Би зохиогоогүй шүү. Би асаа татаад яа. Монгол улсын профессор ямар юмны ухааны доктор хүн зохиосон шүү гоо барах уу. Энэ тохиолдолд жавар бол юу ч барина гэдэгт Юу ч барина. Талд нь орсон дээр хоо профессортой зодлож ирсэнээс тийм ээ. Найрлах хатаа нэгж тэгж бадлаж ирсэнээс тийм байх зүгээр. Жавар гэж байна. Жавар гэдэг чинь зүгээр нэг шинж тэмдэг болох гэдэг. Тэгж баримт хийж байна. Гүүрэх бол жавар нөлөөлж л байгаа юм билүү? аа. Жавар бол шууд бариулахгүй л байх л та нөлөөлж байгаа. Тасаараа шуурж явах үед бол хунгар тахтай чинь хашаа хоорондоо ингээд давд. Энэ дээр юу яа ингээ Цастай хэвлээ. мөстэй. Ирэх жилийн өвөл гуруулаа жавартаад нэг шөнө уулзаад боны ажлын хата тий учраа болох уу? Тэгээ Хүлдээд үхсэн байх хаа тий. Хэдэл энэ процесс яриад тий. Нэрэл барьд юм байна гэж зогсож ин даа чи. За баярлалаа. Арай сайхан тастай өнгөрүүлээ. жавартай өдөр орлоо. Тэгээд ирэх жилийн тэдэн сарын тэдэнд уулзъя. Бай. Тэгээ за Ба яриг сайхан өнгөрлөөрэй. Манай найлынхаа хэвээр яг юу ах салхаа болох гэж шүү дээ. За хариултуудаа хэлээд нэвтрүүлгээ өндөрлөө. За гархан газраас галзуурхан тэнгэрээс унах нь усан дунтах нь бутна гэдэг нь хамхуул байлаа. За өөр чи ус галыг таачсан. Дүүр таагүй юм ба ус загсыг таацсан. Хийг таац юм нөө. Би бас таалгацсан. За тэгээд онцгонууд бол яг зарим нь одоо шагналгууд 7 хоногт бол ингээ хөнгөнтэй зүгээр ингээ таалгачж байгаа. Тэгээд бид нар нэг харцангуй зарим үедээ ингээ маш амархны заримдаа жоохон хүндийч гэдэг юм те. Тэгэхгүй дандаа ингээ хүндээ бодвол бас хүн таахгүй болохоор урам авахгүй ч те. Тэгэхээр янз янз. Өнөөдөр та хэд маа сайхан урам авсан бол дараагийн 7 хоногт ямар ч урамгүй л гэсэн. Тэгэл ойлгож ямар ч урам өгөхгүй л гэсэн үг дээр. За баярлалаа. Өнөөдөр холбогцсон хамт байсан сонсогчдын төргөө нэвтрүүлгээ өндөрлөе. Студид хөтлөгч Чанца Амин найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүл төвдөө арга билег отхон за мөн Emart Mongolia аппликейшнаа татаад хаанаас ч хүссэн бараагаа хургуулах боломжтой ажиллажээ. Үргэлжлүүлэн та бүхэн маань шар шуу нэвтрүүлгээ улаан сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.